За тэгэхээр өнөөдөр бидний үзэх хичээл болохоор явган хүний гарцыг нэвтрэх буюу 16 дугаар хичээлийг үзнэ. Явган хүний гарцыг бид нэр зохицуулдаг болон зохицуулдаггүй гэж хоёр хуваадаг байх нь. Зохицуулдаг гэдэг нь гэрлэн тохиотой, зохицуулдаггүй гэдэг нь гэрлэн тохиогүй байх нь. За явган хүний зохицуулдаггүй уулзалт машин ойртон ирсэн тохиолдолд тэмдэг тэмдэглэгийг харлаа. За хурдаа багасгаад явган хүнийг гарахад аюулгүй тав тухтай гарахад бэлэн болох ёстой байх нэ. За тэгэнгүүт зохицуулдаг уулзвар дээр таны ногоон гэрэл ассан ч гэсэн явган зорчигч хараахан гарч амжаагүй байгаа тохиолдолд та эхлээд явган зорчигчоо гаргачаад дараа нь өөрөө явах нь ах нэ. За таны хажуудлын игнэний автомашин явган гарцны өмнө зогслоо гэж бодох юм бол та мөн адил хурдаа багасгаад зогсох байх нэ. Яагаад гэхээр энд явган зорчигч явж байна. За сургууль орчмын бүсэд бид нэр 20 км/цагийн хурдтай явах хэрэгтэй байдаг тийм. Яг энэ сургууль орчмын бүсэд иймэрхүү хосол агүй их гардаг байх нэ. Хажуудлын игнэний болон сөрөг игнэний ингээд автомашин хурдаа багасгаад зогсчод байхад та олон удаа ингээд таны хажуудлын игнэний хүмүүс зогсгүйгээр шууд дайраад явах тохиолдлууд их гардаг байх нэ. За бид дараагаар нь бид нар та манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах тайлбар хэсгээс аваарай. За цагаан таяг барьсан хүн замын аль ч хэсгээр гарч исэн та заавалжгүй зам тавьж өгөх үүрэгтэй байх нэ. Яагаад гэхээр энэ цагаан таяг барьж явж байна гэдэг чинь энэ хүн харааны бэрхшээлтэй байна гэсэн үг. За тэгэхээр яг нь замын аль ч хэсэг энэ хүн гарсан ч гараагүй ч бай яг нь та зам тавьж өгөх үүрэгтэй байх нь шүү. Дараагаар нь за энэ хүүхэд тээвэрлж яваа тээврийн хэрэгсэл шүү гэсэн таних тэмдэг бүхий. Тэмдэгтээ хүүхдийн автобус ослын дохиогоо асаачсан зогсож байх юм бол та аль ч урсгал аль ч чиглэлд явж исэн та маш анхаарал болгоомжтой хурдаа хасаж явах нэ. Яагаад гэхээр энэ тохиолдолд энэ автобусны хойгуурн ч юм уу урд дүүрэн ч юм уу хүүхдээ зам хөндлөн гарч магадгүй гэсэн үг. За дараагаар нь биднэрт за таны ногоон гэрэл хэдийн ассан ч гэсэн таны уртлын зам чинь ямар нэгэн байдлаар хөдөлгөөний эрчим ихтэй төвчрээтэй байгаа тохиолдолд та гарцан дээр зогсож болохгүй. Зогсож байгааныхаа тэмдэгний өмнө зогсоод та хүлээх нь байна. Угаасаа дөрмөн дээрээ бид нэр хэрвээ таны өмнө байгаа уулзвар энэ хөдөлгөөний эрчим ихтэй байх юм бол та уулзвар руу орохыг хориглоно гэдэг дүрм байдаг те. За тэгэнгүүт дээрээс нь нэмээд гарцан дээр буцаж эргэх, гарцан дээр ухрах, гарцан дээр зогсохыг хоригддаг